Сайн бацгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Босон явдлын иймэрхүү бичлэгээрээ бас удаан хугацаанд уулзсангүй тогтмол бичлэг хийхгүй байхаар сонсогчид маань хүлээж байгаа шүү гэд чат комент бичдэг болохоор аль болох давтамж ойр хийхийг хичээнэ. Өнөөдрийн хэрэг бол 2011 онд Солонгосыг үнэхээр цочирдуулж байсан хэрэг байгаа. Ахлах ангийн нэг сурагч ээжигээ өөрийн гараар хөнөөсөн хэрэг гарчээ. Учир нь тэр хүүхэд ээжийнхээ тасралтгүй сурлагын дарамтыг тэсэж чадаагүй юм байна. Би өмнө нь Tiger Mom буюу хүүхдийнхээ амжилтанд хит автаж хатуучинх шахдаг ээжүүдийн талаар нэг хэрэг ярьж байсан да. Тэр хүүхдийн хувьд ээж нь яг тийм хүн байсан. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа энэ дээр хэргийн тухай ярих нэ. Хэргийг үйлдсэн хүн болох тухайн үеийн ахлах ангийн сурагч тэр өдөр юу болсон тухайга 14 жилийн дараа өөрөө ярьсан байдаг. Хамгийн гайхалтай нь тэр хүүхэд ээжигээ хөнөөсөн хэргийнхаа төлөө ердөө 3 жил шоронд суусан байна. Энд хэрэг дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байх нь ойлгомжтой. Тэгэхээр хэрэгээ сонсож дуусаад сэтгэгдлээ комент хэсэгт үлдээгээрэй та нар маань. Миний бичлэг танд таалагддаг бол subscribe дараарай мартваа. За ингийн үндсэн бичлэгтээ орцгоё. (2011 онд Солонгост нэгэн хүү аав ээжийн хамт амьдардаг байж тэдний хүүгийнх нь нэрийг нь Ким гэдэг. Гэтэл түүний эцэг их удалгүй салж Ким ээжтэйгээ үлдэж харин аав нь өөрөө ганцаараа амьдрахаар болжээ. Тэгэхээр яг тэр салалтын үеэс эхлээд аав нь жаахан хөндөрсөн хүүгээсээ холцсон байсан бололтой. Аав нь тухайн үед хүүтэйгээ тийм ч ойр байгаагүй. За тэгээ 2012 он гэхэд бараг бүхэл бүтэн жил шахуу уулзаагүй. Тодорхойлбол 8 сар өнгөрсөн ч аав нь өөрийн хүүгээ нэг ч удаа хараагүй байна. Аавынх нь хэлснээр тэр хугацаанд экс эхнэр хүү хоёрлуугаа хид хідэн удаа залгаж холбоо барих гэж оролцсон ч уцаа юр аваагүй байна. Ялангуяа эхнэртэйгээ тэр үеэс бараг яриагүй. Тэр бүр хариу өгөхч хүн биш байсан болохоор аав нь үүнд гайхаж цочирдсонгүй. Эцсийн эцэст манай хүүл ихэл сонирн болчихжээ гэж аав нь бодож исэн. Экс эхнэр маань бараг бүтэн жил уцаа авахгүй байна. За яах вэ? Очоод өөрсдийг нэг шалгая гэж бодоод гэрт нь очив. Тэгээд тэрээр хуучин эхнэрийнхаа байранд очсон байна. Хаалгыг нь тогшоод онгойлгох гэж оролцсон ч хүүн хаалгыг нь дотроосоо гараараа түгжээд аавыгаа оруулахыг ерөөсөө хүсэхгүй байсан байна. Энэ мөчөд аав нь яагаад намайг оруулахгүй байгаа юм бэ? Юу нуух гээд байгаа юм бол гэд улам ихээр сэжиглэж эхэлсэн. Эцэст нь аав нь хүчээр хаалгыг нь түлхээд дотогш орж чадсан байна. Тэгтэл гэрийн байдал үнэхээр эмх замбраагүй, овоос нь ном, хоолны үлдэгдэл энэ тэндгүй бүгд хөгцөрсөн байдалтай айгүй эвгүй байсан байна. Ахлах ангийн сурагч 17-18 настай хүү өөрийгөө огтхонч арчлахгүй орхигдуулсан нь илт харагдчихлаа. Аав нь гэрлөө орж ирмэгцээ хүүгээ газар суугаад уйлаад ярихыг одоо хүсэхгүй байгааг нь анзаарсан. Гэтэл энэ үед нэг аимшигтай зүйл түүнд гинт мэдгдсэн. Гэр дотор маш хурц муухай үнээр ханхалж байсан. Эхэндээ аав нь за хаягдсан хоолноос болоод үнэрч байгаа юм байлгүй дээ. Энэ тэнд хөгцөрсөн юмнууд байна шүү дээ гэж бодсон. Гэвч тэр даруйда нэгэн зүйлийг анзаарсан байна. Тэрний үе гэхэлэр экс эхнэрийнх нь өрөөний хаалга бүхэлдээ скотчоор битүү ороогдсон. Тэгээ булан ирмэг хаалганы завсар бүхнийг нь ингээд битүү скотчдсон бүр мөсөн хаачихсан байсан. Аав нь тэгэхэд маш их гайхаад яагаад өрөөг нь ингэж бүхэлд нь скотчоор наачсан байдаг юм бол гэж асуусан. Ингээд тэр бүх скотчийг нь хуулаад хаалгыг нь онгойлгосон чинь аимшигтайгаар муудсан цогцос тэр дотор байсан. Мэдээж тэр нь түүний экс эхнэр нь байлаа. Аав нь хүүгээсээ аягүй ширүүн асуугаад чи яагаад ийм зүйл хийсэн юм бэ? Юу болоод байгаа юм бэ энд гэхэд хүүн нэг ч үг хэлээгүй. Зүгээр л эвхэрч суугаад уйлаад байсан. Ингээд аав нь тэр даруйдаа цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар ирэхэд тэр цогцос маш муухай үнэртэй болчихсон. Эхэндээ хэн болохыг нь танихад маш бэрх болсон байсан. Харин дараа нь шинжилгээгээр энэ үнэхээр хүүгийн ээж өөрийнх нь экс эхнэр болох нь батлагдсан. Мөн хамгийн аимшигтай нь Ким буюу хүн өөрийнхөө ээжийн цогцтойгоо яг 8 сар нэг гэрт амьдарч байсан нь ил болжээ. Тэгэхээр энэ хачирхалтай үнэхээр аимшигтай хэрэг ингэж ил болсон юм. Гэхдээ энэ бүхний цааш шалтгааныг ойлгохын тулд бид хүүгийн бага нас руу буцаж очих хэрэгтэй болж байна. Ким багтаа бол үнэхээр чимээгүй дуулууртай хүүхэд байсан гэдэг бүр дунд сургуультай байхдаа бүхэл бүтэн ангид биш бүр сургуулийнхаа түвшинд 1-р бичигддэг ийм онц сурлагатай хүү байсан. Заримдаа 2-р орно. Гэхдээ дандаа нэг бол 2-т л явдаг байсан тийм сурлагатай ухаантай хүү байжээ. Гэхдээ энэ амжилтын цаана маш хар бараан зүйл байсан. Кимийн гэр бүл дотор
үргэлж нэгдүгээрт байх ёстой гэсэн аимшигтай дарамтыг ээжээсээ авдаг гэсэн. Эцэг эх нь салахаасаа өмнө нэг гэр бүл байхдаа аав нь ажил тараад гэртээ ирэхдээ хүүгээ угаалгаа хийж байхад нь заримдаа бидэнд хүүх нэц байгааг нь анзаардаг байсан. Эдгээр нь зүгээр нэг бэртэл биш, харин ээжийнх нь модон таяг саваагаар цохиж өгсөн шарах сорив байсан. Яагаад гэвэл хүү хичээл хийхгүй бол нойрон мөглөөд унтчих бол эсвэл нэгдүгээр байраа алдах юм бол ээж нь ингэж зодож шийтгдэг байж. Энэ бүх зүйл голчлон хичээл сурлагатай холбоотой байсан. Аав нь ч гэсэн их нэртэйгээ энэ асуудлаар болоод байнга маргалддаг байсан байна. Ээж нь хүүгээ илүү сайн сургах нэрээдлэр шийтгдэг нь зөв зүйл гэж боддог байсан. Тэгээд бид бүгд мэдэн дээ, ялангуяа Солонгосын боловсролын систем бол маш хатуу. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалгад аимшигтай ач холбогдол өгдөг. Хүүхэд ямар сургуульд орсноороо, хэдэн оноо авснараа, ангидаа хэддүгээр байр авснараа эцэгхийн нэр хүнд бахархал тодорхойлогддог гэж боддог. Ганц Солонгосч гэлтгүй, ер нь бол хятад бас яг ийм амар чанга байд юм шиг байлээ. Тийм болохоор ийм хандлага байдаг нь тийм сонин зүйл биш тэдний хувьд. Гэхдээ аавын хувьд энэ бүхэн арай хэтэрхий гэж ер нь бол харж исэн. Гэсэн хэдий ч тэр өөрөө ч эхнэрээсээ айдаг байсан. Эхнэр нь маш хүчтэй, зан чанартай байсан учраас аав нь маргаанаас зайлсхийгээд болж өгвөл ерөөсөө ээжтэй маргалтахыг хүсдэггүй. Сүүлдээ бүр ялах боломжгүйгээ мэдрээд аргаа бараад салахад хүрсэн байл л та. За тэгээ хүү өсөж дунд сургуульд ороход байдал уламжлалт орсон. Ээж нь бүр бейсболын цохиур хүртэл хэрэглэж эхэлсэн гэдэг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Ким бүхэл бүтэн дунд сургуулийнхаа туршид дандаа нэгдүгээр байранд ордог байсан. Хэрэв ганц удаа хоёрдугаарт эднэр орох юм бол ээж нь түүнийг хідэн цагаар аимшигтайгаар зоддог байсан. Тэгээд дараа нь Ким улам хүчтэй суралцаж дараагийн улиралд нь нэгт ордог болсон хөр хэмнэ ээжтэй зодуулахасаа л айгаад улам их хичээдэг байсан байх нь. За гэрчүүдийн хэлснээр болохоор ээж нь хүүгийнхээ сурлагын амжилтанд хит донтчихсон хүн байсан. Тэр хүний хувьд өөрийнх нь үн цэн, амжилт, хайр хүртэл бүгд зөвхөн хүүгийнхээ сурлагын амжилтаас л хамаардаг байсан гэдэг. Хүүгээ хамгийн шилдэг их сургуульд оруулахгүй бол өөрийгөө үн цэнгүй амьдрал нь айдас түгшүүр донд байна гэж боддог тэмнэг сонин сайко хүн байсан. Тэр айдсаа тэр жигт нь хүүдээ шингээгээд хүүгээ байнга дарамталдаг байжээ. Харин ахлах сургуульд ормох зөвшөлтөө бүр ширүүсч Кимийг бүр ангидаа байтугай улсдаа нэгдүгээр байранд ор гэж бараг тушаадаг байсан. Гэхдээ тэрээр улсынхаа хэмжээд 1% нь ч багтаж чадхааргүй, ер нь бол мундаг хүүхдүүд байгаа шүү дээ. Харин ахлах сургуульд ормох зөвшөлтөө бүр ширүүсчээсэн. Мэдээж Кимийг ангидаа байтугай улсдаа бүр дээгүүрт ор гэж ээж нь шахдаг байсан. Энэс болж шийтгэл нь улам хүндрээд бүр гольфын цохиурыг ашиглаж эхэлсэн. Заримдаа бүр 9 цагийн турш гольфын цохиур барьж хүүгээ зодсон зохиолдолч байдаг байсан байна. Үүний улам мөрийг Кимийн биед үйлдсэн шарах сорив биеийн гэмтлүүдээс нь харж болно. Дараа нь ил болсон нэг зүйл бол ээжийнх нь хүүдэд үлдээсэн зурвсууд байсан. Галтойгоо унтлахын өрөө хаасайгүй нааж тавьсан загтлууд бол үнэхээр аимшигтай. Нэгдүгээр зурвсыг энэ жишээ татах юм бол математикийн хичээлдээ төгс байгаараа өөртөө тохирсон хамгийн төгс аргыг олж сураарай гэх мэтээр бичсэн байсан. Өөр нэг зурвсан дээр нь галт тогоонд тавьсан байсан болтой. Яг л хүүтэй хаашаа явсан газар нь уншихад тохиромжтой байдлаар бүх одоо явах зайд нь захианууд нагаад зөвхөн хичээл, зөвхөн сурлага, зөвхөн төгс байх тухай бүх зүйлийг бичдэг байсан. За ээжийнх нь хамгийн том мөрөөдөл бол хүүгээ өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй сургууль болох Сөүлийн их сургуулийн хууль зүйн сургуульд оруулах явдал байсан. Тэр хүүгээ заавал хуульч эсвэл прокурор болохыг хүсдэг байжээ. Найз нөхөд гэр бүлийнхнийх нь хэлснээр ээжийнх нь энэ донгоор хөөцөлдөх болсон шалтгаан нь өөрийнхөө амьдралд бүтлгүүцсэн мэдрэмжээ хүүдэд одоо хүүдэд амсуулахгүй байхтай холбоотой байж магадгүй гэж үзэжсэн. Тэрээр хэрэв миний хүү амжилтанд хүрч хамгийн шилдэг сургуульд орж хуульч болж чадвал намайг гомдоосон бүх хүнд тэр дундаа X нөхрөөсөө хүртэл өшөө авч чадна гэж боддог байсан юм шиг байлаа. За та бүхэнд Higher Parents буюу хитрхи хатуу хүүхдээ сурлагаа шахдаг эцэг эхийн тухай сонсож байсан байх. Тэд өөрсдийн мөрөөдлөө хүүхдүүдээрээ дамжуулан биелүүлэх гэж оролддог. Хүүхдийнх нь амжилт бол өөрсдийнх нь амьдралын утга учир болчихсон ийм эцэг эхчүүдийг хэлдэг. За Кимийн хувьд байдал бүр дордож эхэлсэн. Ялангуяа ахлах сургуульд орсон үед өөрсдийнх нь Солонгосын CSAT буюу College Scholastic Ability Test гэж нэрлэгддэг төгсөлтийн шалгалт нь дэлхийн хамгийн хэцүү шалгалтуудын нэгт тооцогддог. Солонгосчуудын хувьд энэ шалгалт бол амьдралынх нь зам мөрийг тодорхойлж амьдрал руу бүтлгүүтлүү гэдгийг нь шийддэг тийм том даваа юм байна.
Солонгосын ахлах сургуулийн жилүүдэд өдөрт дөнгөж 3-4 цаг л унтдаг, бусад бүх цагийг хичээлдээ зарцуулдаг гэсэн яриа байдаг. Ким ахлах сургуульд ормогц ээжийнх нь сурлагын донтолд өмнөхөөс 10 дахин хүчтэй болсон байна. За тэгээ Кимийн авсан оноо нь улсын хэмжээнд топ 1% багтаж байсан ч энэ ээжийнх нь хувьд хангалтгүй гэдгийг тэрээр мэддэг байсан. Ээж нь чи заавал топ 100 байх ёстой гэж үргэлж цагтаг байсан. Үндэ Ким тэр амжилтанд яагаад ч хүрч чадахгүй үннээ нуухын тулд ямар нэгэн аргаар онооны чагсаалтыг одоо худлаа яриад өөрийгөө улсад 62-т бичигдсэн гэж ээжтэй хэлсэн. Ингээд хэдэн сарын турш ээжтэй би улсад 62-т ч гэсэн гээ худлаа яриад яваад байсан чинь ээж нь болохоор энэ бол хангалттай чи сөүлийг сургуульд орж хуульч болох боломжтой юм байна хэмээн бага зэрэг сэтгэл амарч байсан. Харин цаг хугацаа өнгөрч нэг чухал өдөр төхөж ирсэн. Ким ээжийнхаа алуулахын өмнөх өдөр сургуулийн календарыг хараад аимшигтай зүйл олж харсан. Тэр календар дээр нь маргааш Хакумо буюу эцэг их багшийн уулзалттай гэж бичсэн байсан. Энэ өдөр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дүн оноо ямар сургуульд элсэх боломжтой талаар багштайгаа ярилцдаг өдөр юм байна. Ким ээжтэй худлаа ярьж байсан үнэн нь маргааш илчлэгдэн тэр үнэндээ 62-т биш харин 4,000-ад улсад 4,000-ад захисаж байгааг ээж нь зайлшгүй мэдэх болно гэж үхтлээ айсан. Аргуйш хар багасаа зодуулсан хүн бүр сүнсэн зайлна өстэй. Тэгээд тэр бодсон ээж маань мэдчихвэл намайг яг ална. Би үнэхээр амь насаа алдахаасаа айж гин гэж бодсон хөөрхий. Ким ярианда дараа нь дурдсанаар түүнээс өмнө нэг удаа ээж нь гольфийн цохиураар түүнийг 9 цагийн турш зодсон гэсэн. Харин дараа нь мөрдөн байцаагчид Кимийн бие дээр үлдсэн уул мөрийг шалгахад бүх биеэр нь хөх няц сойров тэр дундаа зүүн ташаан дээр нь 7 жилийн турш шархнаас үүссэн хатуурсан хар том сойров байгааг олж харсан. Дараа нь эмчнэр хүртэл Кимийн ташаа эсэгт бүр гэмтэлтэй болсон гэдгийг илрүүлсэн байна. Түүний ташааны үеуд бие махбодын хүчирхийллийн улмаас буруу байралтай болчихсон байсан. Эцэг их багшийн уулзалтын өмнөх шөнө тэрээр ээжигээ унтаж байгааг хараад гал тогоонд очиж хутга аваад ээж рүүгээ довтлохоор шийдсэн байна. Ким хэлэхдээ яг тэр хутгийг барьж авсан цагаас хойш тэр өөрийн хийсэн зүйлс нь бодит гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй бараг л тэр миний бие биш юм шиг үйлдэлийг хийсэн гэжээ. Тэр ээжигээ хөнөөгөөд хинт ч хэлээгүй хаалгыг нээлттэй орхисон бөгөөд хэдэн 7 хоног байшиндаа хамт амьдарсан. Эхэндээ хэрэг болсон өрөө нээлттэй байсан боловч сүүлдээ хаалгыг нь хааж скотчоор битүүлэхээр шийдсэн. Учир нь тэндээс нөмхийн үнэртэй байсан гэж хэлсэн. Гайхалтай нь Ким хэлэхдээ тэрээр ээжийнх нь цогцос тэр өрөөнд хэвтэж байх үед хид хідэн удаа найзуудаа гэртээ авчирсан бөгөөд тэд ерөөсөө мдээгүй гэдэг. Тэд хамтдаа гэртээ чипс идээд 100 шидэж тоглоом тоглож суусан гэдэг. За Ким бас хэлэхдээ заримдаа ээжийнхээ дууг сонсдог байсан бөгөөд энэ нь хий үзэгдэл байсан уу, бодит байсан уу гэдгээ ялгаж чадаагүй үнэхээр сэтгэл санаа солиорлын түвшинд хүрсэн байсан гэжээ. Тэр жижиг утгуудыг цуглуулж шидэж өрөөндийнхаа хаалганд харавдаг байсан. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь түүнд түгшүүртэй байдлыг зохицуулах арга байсан байж магадгүй бөгөөд иймэрхүү байдлаар дараагийн 8 сар өнгөрч ээжтэйгээ хамтдаа одоо цогцтой хамтдаа нэг гэрт 8 сар амьдарсан байна. Эцэг нь хүүгээ болон өмнөх эхнэрийнхээ биеийг олсон үед хэрэг хурдан урагшилсан. Эцэст нь Кимийн хэрэг шүүхэд очоод яллах ажиллагаа явсан бөгөөд шүүгч Шимин Макак гэдэг хуулийн аргыг хэрэглэж үзсэн. Энэ бүгд найрамдах Солонгос улсад сэтгцийн өвчтөе хүмүүст эсвэл бүрэн согтуудаас санамсаргүй үйлдэл хийсэн үед хэрэглэгддэг хууль юм байна. Тэгэд Кимийн түүхийг хүлээн зөвшөөрсөн ба энэ хэрэгт ээжийнх нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн олон нотлохоо байсан бөгөөд тэр үед бүхнийг хэдэн жил бараг бүтэн амьдралынхаа турш тиссэн гэж шүүх үдсэн. Мөн Ким тухайн үед насанд хүрээгүй хүчтэй хүчирхийлэлд өртөж нойргуудад нэрвэгдсэн байсан тул өөр арга байгаагүй болохоор ээжигээ хөнөөсөн гэж шүүх үдсэн. Тэр энэ бүхнийг өөрийгөө хамгаалж байгаа гэж үзэж ийм хэрэгт холбогдсон тохиолдолд хамгийн бага хугацаагаар яллах буюу 3 жилийн хорих ялыг түүнд оноосон. Кимийн аав нь хэлэхдээ хүүгээ шоронд байх хугацаанд тогтмол очиж уулзсан бөгөөд Кимээс ирснийг захидалт нь болохоор ааваа би таны хувьд өөрчлөгдөж байгаа мэт санагдаж байна. Би таныг үргэлж эготой хүн гэж боддог байсан гэж бичсэн байдаг. Яагаад эготой хүн гэж бицэн бүмэд ямар ч байсан хүүгээс нэм захиа ирсэн байна. Түүний аав гэр бүлээсээ холдож түүнд өөрийгөө л хамгаалах хэрэгтэй болгосон мэт санагдуулж байсан. Тэгэхээр аав нь хаяа явцсан болохоор өөр хүн тэрний талд орохгүй болохоор өөрийгөө хамгаалахын тулд ээжигээ алсан байх шүү дээ.
За урд нь аав нь салаагүй байхдаа түүнд анхаарал тавьж санаа тавьдаг мэт санагдаагүй гэж байгаа. Энэ бүх явдлын дараа Ким аавтайгаа харилцаагаа сэргээж чадсан байна. Ким 3 жилийн хорих ял авсныхаа дараа эдэлснийхаа дараа сурлагдсан ба өнөөдөр хэрэг болсон цагаас хойш 14 жилийн дараа Ким 30 гаруй настай бөгөөд 2 хүүхдийн аав болжээ. Ким хэлэхдээ тэр хүүхдүүдээ өвөө эмээд нь юу тохиолдсон болон өөрийн хийсэн зүйлсийг хэлэх өдөр хизээ нэгэн цагт ирэх байхаа гэж айж ийн. Тэр өдөр хэрхэн хэлэхээ ерөөсөө мэдэхгүй байгаа. Мөн ээжтэй хэлхийг хүсдэг тэр гайхалтай хүн байсан, хайрлах боломжгүй байсандаа харамсаж байгаагаа илэрхийлэхийг хүсдэг гэж одоо хэлсэн байна. За бүгд найрамдах Солонгос ард улсад яг үүнтэй ижил төрлийн нэг хэрэг гарч исэн. Ахлах сургуулийн сурагч охин түүний эцэг эх нь Tiger Parents буюу хатуу шалттай эцэг эх байсан. Тэд охиноо байнга шахаж шаардлага тавьдаг байсан. Эцэст нь охин тэдний хүссэн сургуульд нь орсон. Эцэг эх нь баяр хүргэе охин минь бид хүссэн их сургуульд орлоо. Одоо чи хүссэн зүйлээ хийж болно гэж хэлсэн. Охин болохоор хариуд нь энэ л таны хүссэн зүйл байсан уу гэж асуусанд эцэг эх нь тийм ээ гэж хариулсан. Тэгэхэд охин өөрийн үн цэнийг зөвхөн сурах амжилтаар л хэмжигдэж эцэг эхээс авах боломжтой цорын ганц магтаал хайр нь энэ байсан гэж мэдэрсэн. Дараа нь охин террас руу гараад үсрэн амиа хорлсон ийм тохиолдол гарч исэн юм байна. Энэ үнэхээр ерөөсөө гонигтай санагдаж байна. Кимийн хувьд хүүхэд байхдаа насанд хүрэхчэд одоо ээж аав хоёр нь хажуудаа байхдаа зөвхөн л өөрийнх нь амжилтыг үн цэнийг нь одоо сурлага байх ёстой тий амар шахалтаар байснаар бага насныхаа одоо гой дурсамжийг ч гой өнгөрөөж чадахгүй байн хичээл хийгээл тий ээжийнхээ дарамтан дотор үнэхээр өрөвдөлтөй санагдаж байна. Олон Азийн эцэг эхчүүд насанд хүрсэн үед хүүхэд юу хүснээ хийх боломжтой гэж боддог боловч хүүхдийн бага нас өсвөр наснд өөрийнхөө хүсэл сонирхлыг хөгжүүлэхэд чухал байдаг. Яагаад эцэг эхчүүдийн бахархал, баяр баясгал зөвхөн хүүхдийн сурлага, амжилт гаргах, шилдэг сургуульд орох ёстой гэж үздэг юм болоо. Үүний шалтгаан нь зөвхөн найз нөхөдтэй бахархах, бусдад гайхуулах гэсэн үүднээс байд юм болов. Өнөөдрийн хэрэгт холбоотой та бүхний бодлыг бас сонсомоор байна. Комент хэсэгт үлдээгээрэй. За миний бодлоор болохоор хэдий хүүхэд өсгөж хараахан үзээгүй байгаа ч гэсэн дүү дээрээ харахад хүүхдийг шахаж хаардахаас илүү ярилцаад юунд илүү дуртай байна түүнийг нь дэмжвэл илүү хүүхэд амжилттай явдаг юм шиг санагддаг. За тэгээд та бүхэн маань бичлэг таалагдсан бол subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.